Сэтгэлдээ битгий гониглаарай, сэтгэлдээ битгий тээгээрэй. За сайн байцгаана уу? Би жүжигчин Ган Зориг байна. За тэгээд сүүлийн үед цахимаар цацагдаж буй одоо хүүхдүүдийн бие бинийгээ дээрлэхэлт, ялгуурлан гадуурхалт. За тэгээд бие бинийхээ бид маш хэрцгийгээр нэгэндээ хандаж байгаа хандлагууд бол нэг хэсэг сошиалаар явлаа. Тэгээд миний хувьд аав хүний хувьд, эцэг хүний хувьд, Монгол улсын иргэн хүний хувьд бол маш их зүрх шимширмээр байсан. Тэгээд тэр хүүхдүүдийн одоогийн хүүхдүүдийн нэмжин сэтгэл хүний хайрлах тэр хайр хаанаа болоо гэж бас их айлаа. Цахимаар энэ бүлэглэлд авж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүй гэдэг бол маш хүнд байдаг. Тийм болохоор би бас хүүхдүүдтэйгээ ч бас ярилцдаг. Миний хүүхэд айлын хүүхдийг дээрлэх гэж гин үү? Дээрлэхдэггүй бидтэй. За миний хүүг айлын хүүхэд дээрлэх гэж гин үү? Яаж гин? Энэ асуудал дээр чи хэрхэн ханддаг вэ? Би өөрөө бас олон хүүхэдтэй бас өсвөр насны хүүхдүүдтэй уулзраас хүүхдүүдтэйгээ байнга харьцаж, ярилцаж, уулзаж за тэгээд энэ асуудал маш их анхаарал хандуулдаг. Эцэг эхчүүд бас энэ тал дээр маш их анхаарал хандуулаасаа гэж боддог. Тэр зав нь бас бага байгаад байгаа юм. Тийм болохоор хүүхдүүд зарцуулах цаг заваа илүү их гаргах ёстой шүү. Сэтгэлдээ битгий гониглаарай, сэтгэлдээ битгий тээгээрэй. Бүлэлтийн эсрэг байгаа тулд ангийн багштай ижи аавдаа хэлснээрээ чи аврагдана уу гэхээс биш улам чамайг тэгж эвгүй байдалд оруулахгүй шүү гэдгийг бас би зүгээр бас хэлье. Аав хүний хувьд, ах хүний хувьд. За тэгээд эцэг эхчүүд, аав ээжүүд, ах эгч нар, дүү нартай хэлэхэд бүгдээрээ хамтдаа одоо түрүүний миний ярьсан бүх зүйлээс сэргийлж чадах юм бол аль нь ойлголцож чадах юм бол бид хамтдаа эвдрээгүй ирээдүйг бүтээж чадна. 365 эвдрээгүй ирээдүйг бүтээж